Сайн байцгаана уу? Намайг Итгэл гэдэг. Ингээд гонигтай хайрын түүх гэдэг өгүүлэг уншия. Нэмэн төгөлдөр хоёр нэг хотод өссөн. Багаасаа бие биенээ мэддэг байлаа. Эхэндээ тэд зүгээр л найзууд байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам нэмэн төгөлдрийг арай өөрөөр хардаг болсон юм. Төгөлдөр номныг үргэлж инээлгэж чаддаг байв. Гонигтэй үйдний хажууд нь байж жижигхэн зүйлсээр баярлуулдаг. Номинч дотроо түүнийг маш их хайрладаг байлаа. Гэхдээ тэр хизээж хэлж зүрхэлсэнгүй. Нэг өдөр төгөлдөр номинд нэг мэдээ хэлв. Би удахгүй өөр хот руу нүүх гэж байна гэж тэр зөөлөн хэллээ. Номны зүрх нэг л хоосорсон мэт болов. Гэхдээ тэр инээмсэглээд сайн байна шүү. Чи мөрөөдлөө биелүүлэх ёстой гэж. Тэр орой тэд хамтдаа сүүлчийн удаа алхсан. Салхи зөөлөн үлээж гудамж нам хөмхөн байв. Хоёулаа олон зүйл хэлхийг хүссэн ч дуугүй алхсаар л байлаа. Цаг явах цаг болоход төгөлдөр чи бол миний хамгийн сайн найз гэж хэлв. Номин толгой төгсөн ч нүдэнд нь нулимс цэйлгэнэв. Тэр мөчид номин ойлгосон юм. Зарим хайр хизээж хэлэгдэлгүй өнгөрдөг. Зарим хүмүүс бие биенээ хайрладагч хамт байж чаддаггүй. Маргааш нь төгөлдөр явсан. Харин номин тэр гудамжаар алхах бүртээ нэг зүйлийг боддог байлаа. Хэрвээ тэр үед зориг гаргаж би чамд хайртай гэж хэлсэн бол төгсөв. За ингээд номин шиг битгий харамсаарай. Сайн хүндээ хайртай гэдгийг хэлээрэй. Дараачийн удаа ямар өгүүлэг сонсомоор байгаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол лайк, subscribe дараарай.